Яа бүр. Өгсөрөж. Яа. Ятгачлаа. Би дандаа л өөдөөл өгсөж тэмүүлжил явах юм да. One. Самбано мидо. Нэ уулзчихуу. За сайн уу мидо. За сайхан үлж гин үү? Сайхан үлж байна. Сайхан энэ танаа гэрөө. Тий. За чи ахын санж ах нүг энэ хардаа хоол унд хийгээ явдаг. Явдаг хүн биш тий. Тэгээ ороод танаа гэрт ороод нэг аяг хоол хийж идэ хэдүүлээ. Болох уу? Дүүн одоо яг гадшаа гарах гэж байна. Оо тийм үү. Тий. Гадаар ажилтаа гарах гэж. Тийм үү. За тийм бол яах вэ? За уучлаарай ах юм дөө. За. Шинэ оноо сайхан өгтараа мийдөө. Баярлалаа мийдөө. За. Згон. Энэ альч харин бахан гацуур тарцсан гацуурхан ганган ногоо хаалхан Самбано та. Яа, сайхан үлж гин үү? Сайхан үлж байна. Сайхан. Энэ өч бахан. Танах чи яасан өндөрт байдаг айлууд ээ. Яг хожид байднаа. Энэ танаа гэрүү. Хоолоо гэр. Зөв. Танаад ороод нэг аяг хоол хийгээд иччих болох болоо. Гэвээ тэнс гүйж байна. Ямар хоол гэж. Ямар шах ямар хүүтэн биш та одоо танаад ороод өдөр ингээд нөгөө хангаад их ингээд цас ороод ах юм. Харин тийм биш. Цас орохоор цасаа шүрдэх хэрэгтэй ингээд өдөр болгон ажилтаа. Гэхдээ наадгын чинь хоёлаа хамаагүй шүрдчихэд ороод тий. Тэгээ ороод нэг аяг хоол хийд. Танах шаар их гоё гацуур тарьсан айл биш тий. Ерөнхийлөгч нэг зүүнцнээ байгууллагын эндэр дээрээс манай Монгол улс тэрбум мод таринаа гэж амлалт үүрэг өгсөн шүү дээ. Манай онжоо тэгээ би бас нэмэр болоод мэд хэд мод тарьсан шүү дээ. Болж шүү дээ. Тэгвэл танаад ороод нэг хоол хийд ичил шээс чүрж ийн амир болохоо ойлгох та ороод нэг хоол хийд ичил болох оруулах үг л дээ. Харин тийх үү. За. Хай нохоо. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Гэртээ оруулсан танд баярлалаа. За зүгээр. Хамгийн чинь бас л өгсөр юм байна шүү. Өгсөр. Тэгээ эндээс наашаа бид нар чинь бас нэлээ явлаа шүү дээ. За танилцъя. За. Хин гэдгөө таныг миний алдар Баатар. Гуанз. За. За, тавдаг сайхан үлж гин үү? Сайхан үлж гин. Та сайхан үлж гин үү? Сайхан. За. Олон түмэндээ хоол ундаа хийж өгөөл явж идэг үү шүү дээ. За. За өнтөө сайхан үлжиж байна уу? Сайхан та сайхан үлж. Сайхан үлж. Тавдаг сайхан байна уу? Сайхан байна. Гэрээ эзэгтэйтэй танилцсанаа. За, сайн байна уу? Гуанз. Ханцураа. За, та хоёр минь тэгээд энэ сайхан орд харшинда хэдүүлээ амьдэрдэг. Дөрвөл амьдэрдэг. Зөв. Миний ээж байна. 80 гарчихсан. 83 дуртай байна ээж. Тэгээ манай эхнэр миний бага охин гэж мэдрүүл. Эдэн хүүхэдтэй олсоо доо. Тэр одоо 3 хүүхэдтэй. 2 ачтай. 2 зээтэй ингээл. Зөв. Том хүү эхнэртэйгээ хүүхдүүдтэйгээ Австралид. Австрал. Тий. Тэгээ манай бэр тийшээ суралцахаар явсан. Тэгээ суралцахдаа нэг гэр бүлээр явдаг юм байлаа. Тэгээд Сиднейд дараагийн охин хөргөн хоёр маань нарны оролт байдаг. Тэгээд тэр хоёроос өөрсдөө тодорхой хэмжээний бизнестэй. Зөв. Бага охин битэртэй цуг. Дараахан хүнтэй суугаагүй. Гэрэл жимжээгүй явна. Тийм үү тийм ээ. Гэрэл жимжээгүй явна гэдэг шиг. Энэ уртны гэр байсан уу? Тий, миний аав ээж голомтны гэр. Тэгээд энэ бана ээж мань бас тэгээд та настай хүн заавал гэртэй байна гэдэг юм. Тэгнэ гэрт нь байхгүй болохгүй шүү дээ. Тэгээд би бас битэр ч одоо айлд юм уу хөргөний дай юм уу хүүгэндээ очиод бас гарч нас гэртээ ирэх гэдэгтэй адилхан юм.
Хин хэдэн настай байх нь хамаагүй. Ямар мэрэгчлэлт, ямар ажилтаа? Нэгтлэн бодгоч. За. Нэр 88 онд худалдаа техник мэргэжлийн сургуульд худалдаач нэр өгсөн мэргэжлэр төгсөөд. Тэгээ ерөнхийд сүүлд 2004-өөс 7 онд нэгтлэн бодгоч мэргэжлэр дээд сургууль төгсөөд эдгээр дээд сургууль төгссөн. Тэгээд ерөнхийдөө нэр мэргэжлэрээ 30 жил ажиллаад тэгээд тэтгэвртэй гарсан. Зөв. Энэ дандаа тусын байгууллагад цэрэг тэгээд сургуулийн өмнөх боловсролын цэцэрлүүд гэмтэр. Одоо цэргийн хүний гэргийн нөгөө нутаггүй хэцэн дээр тэгээд дагаж явал тэгэл энэ тэнд таарсан ажиллаа хийгээл. Цэргийн хүний гэж та цэргийн хүн юм уу? Би ч цэргийн бэлтгэл уран тав шүү. За. Тэрүүгээр тэгээд очисон газараа таарлцсан ажиллаа хийгээл тэгэл. Хамтдаа цуг амьдрыг дагаад явах хэрэгтэй. Тийш үү. Тэнд одоо эх орон одоо үүрэг даалгавар өгж шít тийм ээ. Тэнд очиж ажил, хил дээр очиж ажиллаж гэдэг юм одоо тэнд ажиллаж гэдэг юм уу? Гэхдээ Цэргийн алба төрийн тусгай алба. Цэргийн офицер хүн цэргийн одоо сургууль төгсчөөд эх орны хаа хэрэгцээтэй газар томилогдож очиж ажиллах үүрэгтэй. яг л тэгдэг. Тэр хүний одоо өөрийнхөө хүсэл сонирхлоо биш. Би одоо зэвсэгтүүцэн Батлан амлах салбарт 38 жил алба байгаад зэрэгт тутгалсан. За. Нийт алба хаасан хүмүүсийн нэг 70-аас 80% нь бол гэр бүлтэйгээ явж байгаа. Зарим одоо гэр бүлтэйгээ яг ингээд алба хахад очисон газар очиод үдсэн хувь нь болохоор эхнэр нь явдаг. Хоёр талтай амьдэрдэг. За тийм бай. Яг л тэгдэг л бах л тоо. Тэгэл ажил сургууль, мэргэжил одоо олон хүчин зүйлүүд янз бүрнүүд байна. За ихэнх нь бол одоо ингээд манай эхнэр бол намайг бол хаана очиж албаа нөө тэр болгонд байнга цуг явдаг. Нэг кино өгдөг шүү дээ нөгөө тань руу нөөж явна кинон дээр манай эхнэр маань хотоо санаад хэцүү байна гэдэг нэг. Тийм. Тэр шиг өдрийн зүүд одоо хэцүү байдаг. Нохоо барьсан тийм ээ. Тэр зүгээр яхад ер нь манай төрийн албаагч нар бол тэгэл ялангуяа манай хил хэлтгэл байх л та. Хилийн застав, хилийн отряд заставт ажиллаж байгаа задвчид бол яг таашгүй явахаас арга байхгүй. Үүргэн тэр юм чинь. Цааваа суугаад идэг. Сая би орж би ер нь их өлнөттэй л дээ. Оцсон айлтаа ер нь сайхан амьдарч байгаа тийм айлд очих би их дуртай. Тэгэл ингээ харж исэн сая хөрөгчин дэр ингээ наалт ингээ байж л байна. Сая их цаймаа аяглал өгөөл ингээ тийш харж байгаа. Аюу их тэмээ байх юм. Энэ одоо хобби юм уу эсвэл явсан газраас ийм хөрөгчний наалт гэдэг утгаар ийм юмнуудыг цуглуулсан юм уу та хоёр? Гэхдээ энэ ерөөсөө тэгэл энэ бэлэг дурсгал яадаг хүмүүс чинь хөрөгчний наалт гэх хөрөгчн дээр одоо янз янз юм наадаг штэ тий. Тэгэхээр манай гэрийн одоо юу соёл гэдэг юм уу те. Нэгдүгээр явсан газруудаасаа нэг наалт авах хэрэгтэй. За тийм тодорхой тийм. Тэр бол тодорхой те. Жишээлбэл одоо би Алтаа таван богд очсон байна. Хөвсгөлд очсон байх нь Сэлэнгийн сайхны хөтөл. Тийм бай. Тэр хар хоринд очсон байх. Гэх мэтлэн одоо Монгол толгой. За тэр Дорноговын хамрын хийд очсон байх жишээ нэг юм уу тийм ээ. За тэгээ энэ тэмээ болохоор би өөрөө нутаг бас Сэлэнгийн хүн шүү дээ. Сэлэнг аймгийн Самт сумын харьяат. Манай аав тэр эвэнгийн голын хүн. Бүрэнгийн нуруу гэдэг амар өсгөлийн хід мэд байдаг шүү дээ. За өндөр ангатгаар өндөргээний зориулсан амар өсгөлийн хід гэдэг. Тэгээ манай аав бол яг тэр голын хүн. Ээж болохоор тэр Сэлэнг аймгийн 90 сумын хүн. Тэр цагаан тухай гэдэг газар Карнако, Морнако баг сургууль гэдэгт манай ээж сурч байсан. Тэгээ би бол ааваасаач тэр ээжээс ч тэр яг Сэлэнгийн хүн байхгүй. Тэгээ манай хэдэн онд чимдээ Монгол улсын хэмжээнд одоо чи яг нэг жилийц болоод малтын тооллого болдог шүү дээ. Тэгээ манай Сэлэнг нэг 7 тэмээ тоолгосон юм байл. тийм гэсэн. Тэгээ одоо Сэлэнг мөргөний хөвөн дээр 7 тэмээ багшран харагдан ч гэдэг үү те. Ингээд хаашаас яддаг шүү дээ. Цэргийн хүн цагаан зар 2 нутг гүйлэхээр би нэг Дорноговын аймгийн цэргийн штаб ундаргаар 2004-өөс 10 онд дараа нь 15-аас 18-нд би үндсэндээ ингээд 10 орчим жил Дорноговын аймгийн цэргийн штаб даргаар одоо хуучнаар цэргийн хэлтсийн даргаар За Дорноговын аймагт ажилласан. Тэгээ тэр сайхан нутагт очиод ажиллаж байхдаа тэр анх удаа тэр тэмээ гэдэг малыг
одоо үзэж харж тэгээ одоо зоо нуруунд дээр нь ундаг ч юм уу ингээд гайхамшигтай. Тэгээ тэр Дорногов говьд очиод олон сайхан хүмүүстэй найз нөхөд болсон юм. Тэрний нэг нь тэр Дорногов аймгийн сайхан 7 сумын харьяат тэр Норвын Эрдэнэлэг гэж тэр Монгол улс тэр анхны морин болон тэмээн поолог үүсгэсэн. Тэр хүмүүс найз битэр одоо анхны одоо танилцаад гэр бүлийн найз нартай одоо ч гэсэн нөхөрлж байгаа. Сонжин болдог шүү дээ. Тэгээ Чингис хааны өшөөтэй. Тэрэн дээр нөгөө тэмээний уралдаа фестивал поолоныг улсын аврах шалгаруулах тэмцээн болоод тэгээд тэн дээр очиж би тэг тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж ирсэн. Яг Дорногов аймагт байхдаа би бол аймгийн хэмжээний тэр тэмээн поолоны уралдааны шүүгч мөөгч янз юм дээр бас ажиллаж ясаа баг зэрэг туршлагатай байж байгаа. Тэгээ манай зэвсэгтүүчний офицерууд дотор ч нэг мөрдөстэй цуглуулагч нарын төрийн бус байгууллага гэж байдаг. Тэр дотор янз янзын бас юм цуглуулдаг хүмүүс байдгийг. Цогоогод хоронд байгаа. Бин дэмрээ. Тэр дандаа самхаг цуглуулдаг. Зарим генералууд нөхөө ингээд компост те луужин цуглуулдаг. Батмах гэдэг нэг артиллерийн хоронд дандаа их хуу цуглуулдаг ч юм уу. Ингээд одоо ишээд хүмүүс хавь те Баяр Магна гэдэг генерал дандаа ингээд медальон цуглуулдаг гэдэг. Тэгээ бас нэг техникийг бас нэг хоронд байгаа. Тэр дандаа автомашины загварууд цуглуулдаг гэдэг. Ингээд Эрдэнэ төгсгöd манай төрийн бас байгууллагын тэр ингээд дандаа мөнгө цуглуулдаг ч юм уу. Дэвсэртүүтэй. Ган төмөр гэдэг нэг хорондоо дандаа халбах цуглуулдаг ч юм уу. Тэгээ ингээд ийм цуглуулга үүсгэж яваад. Тэгээ тэр дотроос би үгүй яагаад тэмээ цуглуулж болтгүй гэж бодоод. Тэгээ би тэмээ цуглуулсан байхгүй. Тэгээ энэ дотор байгаа одоо энэ тэмээнүүд бол одоо үндсэндээ хөргөчний наалтны боловч миний цуглуулганы одоо нэг 4 хуваасны одоо үндсэндээ 4-1 рүү орох уугүй юу? А цаана дахиад юу тийм их байгаа юм уу? Үгүй тийм их ч байх дөөрөө. 4-1 гэдэг чинь энэ их юм. Энэ бол бас арай жоохон яг зөвхөн наалтны цуглуулгын сүнэрээ тоо. Тэ. Гоё юм аа. Бас хүний хобби сонирхол гэж бас сони шүү. За одоо ингээд энэнийг хараад би онгод ороод хараад суучдаг. Тэмээ бол ингээд хоолоо хий да. За тэгээ. Тий. Тэгээ гараа хаана байгаа хөө? Тэр ариун цэврөөрөнд очиж байхгүй. За инgi нөхөр хурандаа. Би энэ үхрийн гүзээ авчихсан. За. Үхрийн гүзээгээс ахын бууз хийжтэй. Энэ хардаа уураг амин дэмэр их баялаг гэж нэг эмч ярьж ирсэн байхгүй юу. Тэгэхээр би аваад гисэн юм аа. Энийгээ татаад сайхан тэгтээ хоёулаа хэн гүзээгээ татах хэн гурлаа зурх уу? Би гурлаа зурчих уу? Тэг та зурчих. Би тэгвэл та энийгээ. Тэгээ за би очиж гараа угаач. За та гурлаа зурчих. Би гараа угаач. За. Би хараа сая танаа хүнтэй за хоёлаа хоолой гэж зулчгаа мах татчих үсгүй. Надтай надгүй манай нөхөр хийч тийм аа. Цаадах чи хоолны хоббитэй мэрэгжлэн ч тийм гээд тэгсээ. Та юм бас тооч хоолны талын мэрэгжлтэй хүн юм уу? Хурандаа ихэр хоол хийхгүй гэж ойлгоогүй юу? Харин би тэгж доо би одоо тушаагаад байж дээ. Би чи 1985 онд Сэдэнг аймгийн Сант Сүмэн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд за тэр үеийн нэрчлэлээр нь одоо цэргийн нэгдсэн Сүхбаатарын болон Байдааны гавьяаны улаан төгийн одонд Жанжин дээд Сүхбаатарын нэрмж цэргийн нэгдсэн дээд сургууль гэж манай сургууль одоо бол үндэсний Батлан хамгаалах их сургууль гэж нэрлэдэг болсон л та. Тэр сургуулийн яг ард талд эдийн засгийн ангийг ардлын команд хүнсний инженер эдийн засгийн мэргэжлэр төгссөн байхгүй. Яг тэр үеийн одоо бидний сургалтаар чинь яг хүнсний инженер эдийн засгч, ховцны инженер эдийн засгч ардлын команд гэж сургуульд яг тэр мэргэжлээр дагнж төгсгдөг байсан. Оо за. Тэгээ тэр үед нь би яг хүнсний ангид нь тэр үед чинь тэр 80-аад оны сүүлээр юм биш үү? 85-аас 89 онд байхгүй. За. Барилгын цэргийн 23 дугаар ангид нэг жил салаан дарга хийгээд тэгээд энэ зэвсэгтүүчний 311 гэж одоо манайх нэг юу арми сургалтын төв байгаа шүү дээ 5 толгойд. За тэр ангид би ч одоо хүнсний албаны дарга. Гараа хэлжсэн байхгүй юу? Тэгэхээр чин тэр
анги байгууллагын манайх ч мотодлогын үндсэндээ тэр чинь сургалтын батальоны хэмжээний бие бүрэлдэхүүн байсан. Тэгээд үндсэндээ 200 гаруй цэрэг офицер хугацаа цэргийн албаагч тэгээ байнгын бүрэлдэхүүн үндсэндээ 100 гаруй 300 хүн дээрэс нь тухайн Батланбаатар их сургууль Сүдэн цэргийн их сургуулийн хээрийн сургуультанд орцож байгаа бие бүрэлдэхүүний чинь хоолын хүнсийн одоо бид нар чинь манай тэнд байрлаж хоол ундаа иддэг байсан байхгүй. Тэр асуудлыг чи яг би чинь яг албаныхын даргын хийж хариуцж хийжсэн байхгүй. Оо за. Зөвтгчдийн 326 гэсэн зэний талхын тусгай хороо гэж одоо манай энэ биокомед байгаа шүү дээ. Ааха. Тэр анги чинь зархичийн орлогч артлын даргаар. Тэгээ чинь би мэрэгжлийн артлын офицер байхгүй. Тэгээ яг бас нэг мэрэгжил ойролцоо тэгээс дээрэс нь бас хоолны хобби би баг зэрэг. Байлгүй яах. Чин дандаа мод юм а тий. Тийм пластмасс тийм энэ гамбанц махны мод энэ чинь. Оо энэ сав сулга одоо нөгөө ийшээ тийшээ айн занзын гадагшаа дашгүй явах янз юмд бол гал тогооны юм жоохон цуглуулах хоббитэй. За. Сонирхолтой. Тэгээ дээрэс нь дандаа тийм модон идэлүүдийг авсан. Тэгээ энийг жишээлбэл энэ Суданаас авсан юм аа. Аль нэг? Энэ модон тавгийг. Оо энэ нэг үү? Тий. Бас Австралиас авсан ч юмнууд байна. Ер нь тэгээд энэ тэндээс очил бас нэг тогоо шанаг аваад ихтэй хүнштэй би чинь. Яг хоол хийх нь бол бас нэг талтай урлаг нөгөө талтай бас гоё л да. Тэгээ хамгийн хууд нь бас гэр орондоо тэгээ хамгийн хайртай хүмүүстэй бас яг гарынхаа хоол хийж байгаа. Сонирхолтой. Миний хувьд. Тий. Тэс гадуур гараад хаяа хоол унд идэх нь идэлгүй яг. Гэхдээ ерөнхийд яг өөрсдийнхээ хүмүүс тийм хоол хийж өгдөг жоохон сонирхолтой байдаг миний хувьд. Ер нь голцоо ямар хоол хийх вэ? За тэгээд одоо идэж байгаа хүмүүсийн саналыг аавна. Аавн тий. Сая би 10 сарын дундуур чухал амжилт гэдэг нэг байдаг шүү дээ. Тий сургалтын төв. Сургалтын төв. Тий. Тэрний тохоо чи 21 хоногийн дамжаа суралцсан та. Оо за. Болчихлоо шүү дээ. Гөө тэгсэн чинь тэр ч одоо бэсний ганцаар очиж сураад байгаа юм шиг. Яг тогооч богооч игж байгаа жоохон хөвгтөөч байдаг юм байна, залуучууч байдаг юм байна. Тийг нь Бас гуанз таны одоо гуанз нэвтрүүлэгтэй адилхан гуанз ажиллуулж байгаа хоолны бизнес эрхлэж байгаа хүмүүс ч байдаг юм байна. Бас бид нар өөрсдөө чи анзаардгүй янз янзын юмнууд их байдаг юм билээ шүү дээ. Одоо жишээлбэл хүмүүс мантун бууз янз янз юм хийгэнгүүт нэг байцаа хийдэг шүү. Тэгэхээр чин байцаагийн чин навчин сайхан усанд 5-8 минут чанж болгосныхаа дараа одоо хоолноо хийх жишээний. А бид нар ч юм болохоо түүхийгэр навчиж хэрчээд барьж байгаа одоо хоолоо зөвлөрүүлж гин гэсэн санаагаар хийдэг чинь. Тэгэхээр гэх мэтлэнгийн анзаардаггүй мэддэггүй. Би ч нэг хүн удирдах хоол хийдэг чинь болохоос яг өөрөө удирдах хийхээс бас жоохон яс учраас өөрөөсөө дүгнэлтээ тийм уурсан байхгүй. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Энэ ч хамаг дэлхийн хамаг тэмээх тааваад гэрсэн биз дээ энэ одоо. Тэмээний сүвнэрүүдэг үү? Тий. Тэмээ 5 амьд эрдний минь нэг тэмээ 5 твээс ганцхан манай Монгол улсууд байдаг гэдэг шиг тий олон бий гэдэг шиг тийм ээ. Хөөх. Аль би барьж өгч болно үсттэй. Болно гэхдээ. Тий энэ хардаа. Энэ одоо миний энэ намайг баг байхад нэг юм тэмээ байдгүйс тэр
тэрл юм шиг байх юм. Тийм дээр нь одоо Монгол улсын шаазан барны үйлдвэрийн сүүн наадах чинь бол жишээл надад 5 байгаа. Оо за. 5 байгаагийн 5 л арай жоохон өөр өнгө зүснээс авахулаад арай жоохон өөр байгаа шүү дээ ингээд. Оо тийм байх. Оо тийм биш шүү дээ. А энэ бол жишээлбэл одоо бас тэр үе. Энэ одоо миний сүвнэр дотор самгийн хайртай сүвнэр гэж бас байна шүү дээ. За. Энэ бол тийм орж байгаа буур. Энэ миний талигаач гिच буур байхгүй. Тэр яг залуу наснд нь манай эгчт нэг найз нь дурсгсан юм байлээ тэгээд. Энэ тий. Тэг өөрөө эндээ их хайр дуртай. Тэгээ би анигаас дүүн одоо тэмээ цуглуулж байгаа би таны энийг авъя гэдэг. Яаж дүүд өгөхгүй байх вэ? Тэгээд авсан. Тэгтээ эгч минь тэнгэрээс орж байгаа боловч энэ миний сүүн одоо энэ сүүнэр дотор хамгийн одоо хамгийн үнцэнтэй хамгийн хайртай. Нэг байна. Энийг манай ээж надад өгсөн. Манай ээж 2023 онд Дорноговын хамрын хийдийн хойд Шамбалын орноос. Миний хүү тэмээ цуглуулдаг. Тэгээд сайхан Дорноговын нутгаас ээж хүүтэй энэ тэмээг өгнө гэдэг. Энэ модон тэмээг авч өгсөн. Энэ одоо бас хамгийн хайртай тэмээнүүд нэг. Тийм байна. Тийм. Одоо сүмний дотор хамгийн супер үүд гэдэг юм те. Цуглуулга бол үндсэндээ 2 буюу 1 бүх тэмээг гэсэн. Тийм. Цуглаж байгаа. Нэгдүгээр хоёрдугаарт өөрөө худалдаж авч бий болгосон. Хүмүүсийг өгсөн. Худалдаж авахдаа өөрийнхөө эх орноос гадаад явж байгаа орнуудаас авах. Ийм хоёр хэлбэрээр одоо цуглуулга мань өгч байгаа. За анх бол 2012 онд тэр Сонжин болдог гэдэг чиг санаа хөшөөнд дээр нөгөө тэмээний фестивал болоод тэрний ерөнхий шүүгч хэлж явахдаа энэ давгдаж аврахтай. Өөрөө тэмээг өнөөж авахулаад. Тэгээ энэс хойш 90 тэмээ цуглуул бол яагаад болдог вэ? Тэмээ бол өнгөрсөн 100 энэ 100-ны ихэн бол өнгөрсөн 100-д ерөнхийдөө үндсэнтэй энэ галт тэрэг ачаа эргэлтийн гол тийш ерөөсөө өсгөж байсан. Манай ердийн хөсгөл одоо нөгөө торгоны зам ам гэдэг чи одоо тэгээд гол одоо ачаа гэж даадаг байсан. Тэгээд тэмээ бол өөрөө ийм хураа газрын хамгийн ихт одоо ачаа даадаг юм тийм байсан. Одоо бол их автомашин галт тэрэг гэнтергээд онгоц монгоц гэдэг бас ячаад байна. Тэр үед тийм байсан учраас тэгээд одоо энэ ачаа даадаг иймнуудаас үндэсэж одоо би энэ тэмээг цуглуулж эхэлсэн. Гуул мөнгө зарцуулсан доо. Зарцуулдаг юу? Тий. Тэгэхээр хамгийн мөнгөнд өргөөр одоо үнэлвэл хамгийн үнэтэй тэмээ худалдаж авч ийсэн хүнээс авч ийсэн ч гэдэм үү. Тийм тэмээ чи одоо хаа вэ? Одоо би шуудангийн төв шууданд ороод жишээлбэл энэ хэдэн тэмээг авч байгаа байхгүй. Энэ 500 төгрөг гэж байна, 1000 төгрөг гэж байна, энэ 500 1000 3000 төгрөгтэй. Айгүй хамгийн хямдхан боловч тэгтээ үнцэнтэй ягаад гэвэл энэ их олон тэмээнүүд ингээд маркаар орж ижсэн. Ер нь яг хамгийн үнэтэй тэмээг бол энэ Берлинээс авсан энэ хоёр энэ нэг буюу хоёр бүх тэмээ байгаа энэ хоёр. Тэгээ нэг бүхтэйг энэ энэ үү? Энэ нэг бүхтэй тийм байна. Энэ Берлинээс авсан. Тэр Герман хөртөө уулзаад намайг би Монгол хүнтэй тэмээ цуглуулдаг болоод тэгээд гар утасныхаа нөгөө цуглуулгынхаа юунуудыг хасаад эдгээр чи ингээд 30 яваа үзүүлээд би одоо ийм тэмээний байдаг чинь ойлгож малгаа. Тэгээ тэнд Чингис хаан догдууллаа нэг баруун Германы Чингис хаан. За чараад хоёруулаа ичсэн Монголд гэдэг. Яг тэд ч санаа зовх юм байхгүй. Хамгийн гол нь энэ тэмээг авах. Тэгээд нэгийг 30 гээд 60 евро гэдэг. Хоёулангийн ясэр 40 евро авчихсан. Тус бүрээс нь 10 евро. Баггүй мөнгө шүү. Энэ гурван тэмээг болохоор энэ Катмандугаас авсан. Катманду гэдэг чинь хаанх вэ юу лээ? Непал. Непал. Балбын Балтус. Манайхан Балб гэдэг шүү. Балб гэдэг. Тэндээс ийм бие ширэн тэмээнүүд энэ. Тэнд чинь тэд нар ч одоо ганц мөхтэй тийм ээ. Уу яг тэр нөгөө манайх шиг нөгөө эртний зүйл зардаг хүмүүстэй л байдаг юм билээ. Энэ тэрэгтэй тэмээ энэ тэнүүрүүд бол энтгэс авч ирсэн. Одоо энэ бол шүү ийм цоожин тэмээ. Юу гэж бас тийм биш тийм ингээд тийм үү. За тийм биш. Түүртэйгээ. Энийг би энтгэс авч ирсэн. Тэгээ энэ миний чинь ингээд нөгөө хуучны идэл зарж байгаа юм бас арангуут энийг арангуут та шууд хараал. Энийг болохоор манай Батлангын сайд байсан. Шарав даржгүй. Эхлээд надад эрдэнэчлээ гэж. Энийг надад бас энэ хос тэмээ. Нэг бүхтэй.
нэг бүхтэй араа бас ирсэн гэдэг. Тийм бай. Дусгсан. Хүмүүсийн дусгсан тэмээнүүд байна. Тэгээ хамгийн сүүлд манай шав гамбар үгээд одоо 360 дугаар штамд артын дарга гэж. Мэ. Оо за. Идэ. 5 идэ. Энэ нэг манай шав магистрын өдөрцсөн байхгүй. Тэгээ багштай ингээд энэ тэмээг өгчээсэн. Аас нэг халбган тэмээ байгаа шүү дээ. Халбага. Халбган дээр хийсэн тэмээ энэ байж. Оо тийм биш дээ. Энэ нөгөө нүүлдэлчин фестивал сая болсон шүү дээ налахт. Энэ илсээр хийсэн тэмээгээд. Илсээр хийсэн тэмээ. Оо зөө. Цав мавдаа ингээд ингээд илсээр хийгээл одоо ингээд хэв гаргаал. Энэ одоо найрлага нь илсээр ис байгаа байхгүй. Энэ шаадсан маазан арс шир төмөргээд хэлж шүү дээ. Энэ төхөр шүү дээ илсээр хийсэн тэмээгээд. Ийм надад одоо хайчлбар. Дарга тэмээ цуглуулдаг гэдэг. Дан хайчлбар тэмээ гэдэг. Энэ ч бас мэдээ нэг хүн харахад ботхтой тэмээ юм шиг мөртлөө. Нэг тэмээ, хоёр тэмээ. Оо тийм бай. 3 4 5 6 7 8 ингээд тоолоод үзэхэр ингээд энэ жаасл сэтсүүд нь дан тэмээнүүд байгаа байхгүй. Спешнээс Дорногов аймгийн гоц мөргэн тэгээ одоос. Гоц мөргэн. Тий. За. Чага харганы. Лгсан маань энэ 10 зурхааны нэг. Аа тийм бай. Доор дээр. Одоо сая нэг ерөнхийдөөч нэрмжт харваа гэдэг. Энэ 10 зурхаа бүх юмуд байгаа ингээд. Ой чи бүр нарийн энд савтаа байт юм байна тий. Тийм шүү дээ. Энэ одоо Монгол үндэсний шагаа холбооны ерөнхийлөгч сая сонгогдсон Отгон баяр гэдэг. Монгол Улс улимж дархан мэрэг. Тэр үүний Дорногов тавихтай бидний багт хэлждэг надад энэ мод их туссан байхгүй. Малгай. Оо тийм биш. Бас далаа мадаа байгаа. Тийм бай. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Юугаар жамталсан болно та? Хоолоо юу? Тий. За. Энэ шар юм чи юу юм? Энэ цагаанга. Би нөгөө энтгэж явж хагаад. За. Энэ цагаанга хүмүүсийг хэрэглэдэг юм билээ. Тэгсэн чинь цагаанга хэрэглэсэн тохиолдолд хавдар тусдаг гэж шүү. Ямар нэг хавдруу? Тий. За. Цагаанга сармис одоо чинжүү энэ ч бас нэг тийм хүчтэй ногоонууд шүү дээ. За та чи одоо би бас хоол хийдэг хүний хувьд энэ нь юу юм? Бас цагаанга. За. Хурандаа гэж дуудуулах дуртай юу? Нэрээрээ Баатар гэж дуудуулах дуртай юу? За энэ сүүлийн үед багшаал гэж дуудаад байдаг болчлоо нэг шавнартай би. Батлан амлах их сургуульд 2015-аас 10-аас 15 он дараа нь 17-оос 18-аас тэнцэндээ 10 шахаж багшсан. Тий. 99-ээс 2001 онд нэг Батлан амлах их сургуулийн Батлан амлах удирдлага академид хэрэгссэн байхгүй. За. Цэргийн хүний чинь эхлээд бакалавраар сурахсны дараа дахиад цэргэн дээд боловсролтой болгож сургадаг байхгүй. Төгсөхдөө магистран болсон цэргийн ухнаар. Тэгээд багшижсэн. Тэгээд би 20 онд бас нэг цэргийн артлахын командын чиглэлээр цэргийн доктороос хамгаалсан. Тэгээ одоо бас нэг манай яг артлын мэргэжлээр суралцж байгаа. Ялангуяа цэргийн академи сургуульд тусаж байгаа, бусад мэргэжлээр сурч байгаа нөхдүүдийн шинэрээ бас бэлтэж бас магистрийг хамгаалж байгаа. Бас нэг тийм ажилтай байна. Аав ээж ах дүү чинь цэргийн хүн бол гэж атгсан юм а та өөрийнхөө хүсэл сонирхлоор цэргийн хүн болчихвоо. Миний аав цэргийн хүн байсан юм. Оо за. Манай аав ч одоо 1952-оос 78 он хүртэл цэргийн албанд татагдаад тэгээд цэргийн алба хаагаад тэгээд цэргийн одоо хожууд золтой байж байгаа тийм хүн байсан. Тэгээд аав маань цэргийн хүн байсан учраас би дээр хоёр ахтай нэг ихчтэй айлын отгон хүлтэй. За. Тэгээд аав маань одоо 3 хүүтэй учраас нэг нь ч гэсэн цэргийн хүн болох болов гээд. Тэгээ манай хоёр ах бол 8 дугаарыг төгсөөд удаа аж ахуйн техникийн мэргэжлийн сургууль төгсөөл тухайн үед нэг 107 гэж нэг жолоочин курс шүү дээ. Тэрүүгээр ингээд жолооч болоод явчихсан хүмүүс л дээ. Аав маань 82 онд их залуухандаа бурхан юм аа. Яа зайлуул. Тэгээ аавынхаа орыг гიშх хэвээр хүн би юм аа гэд. Тэгээд би 85 онд 10 дугаарыг төгсөөл тэгэл цэргийн дээд сургуульд ороод тэгэл юу болсон.
Тэрсэн цэргийн цолны бас үн цэнийг алдагдуулж болохгүй. Би одоо цэргийн хүний хувьд хоёрдоо цааштай. Яг цолыг бол яг шаардлага хангасан хүн л зүүх ёстой. Шаардлага хангаагүй хүнд ерөөс огт өгж болохгүй. Би бол энэ дээр бас хатуу байр суурь эзэмшдэг. Одоо манайхан чинь бүх янз янзын хүмүүс ч одоо хурандаа болчихсон. Ингээд зохиод идэг. Тэр нөхдүүд одоо юу гэдгийг нэг хороо цэрэг одоо 1000 ноён гэж ярьдаг үстэй. Нуус товчон тий. 1000 ноён төмтийн ноён гэдэг чи одоо тэр янз янзын хүмүүс бас байж болохгүй байхгүй. Тий. Тэгэхээр энийг бол одоо энэ төр засаг барьж байгаа хүмүүс одоо сайн ойлгож мэдж байгаа байх. Ялангуяа хурандаа цолын чи Монгол улсын зэвсэгтүүчний жанжин штабын дарганд тушаал өргөдөг шүү дээ. За. Шалгуурна. Одоо Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бид нар яг нэг цэрэг нэг оны жууд. Тийм үү. Тий. Энэ одоо ерөнхийлөгч бол одоо яг мэрэгжлийн улс төрчин шүү дээ. Цэрэг улс төрчин баг. Яг улс төрийн ажлыг хийгээд улс төрч хийгээд. Нэг тийм байх шүү. Тий. Яг бид нар 85-аас 89 онд. Тийм учраас дэслэг цолондоо хамгийн хайртай байхгүй. Уулын 3 жил биш үлээ. Тэг чин дээд сургуулийн оюутан офицер болж дээд мэрэгчлээ болохын тулд 4 жил сурдаг гэсэн. Зөв. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Одоо энэ од кейк гэдэг энэ хөлдөө. За. Хөлдөөсөн юм бялуу. Одоо энэ бялууг чи манайх чинь хотл бялуу гэдэг юм биш үү? Тэгээ одоо янз янзын торт мортл гэдэг болохоор энэ хөлдөөсөн бялуу гэдэг энэ 9 сар хадгалж болд юм байна. За. Тий. Тэгээд энэ нэг оцсон хайлт өгөөрэй гэсэн юм аа. Тэгээд энэ нэг шинэ жилийн баярын мэндийг хүргээд танд энэ хөлдөөсөн бялууг өргөн барьж байна. За. Тэгээд баярлалаа. Одоо гисгэснийхээ дараа дахиад хөлдөөж болдгүй юм байна. 9 сарын дотор хөлдөө байж байгаа тэгээ болдог ийм очиртай. Тий. За баярлалаа. Би 2019 онд Өмнөд Судан улсад тэр ээлж хөлөөлөх комиссар очиж ирсэн. Өмнөд Суданд. Тэнд алба хааж байгаа залуучууд одоо экваторын бүст одоо маш өндөр халуунд. Тэгээ тэр Монгол зэргүүдийн яг байр байдлын газар дээр нь очиж харахаар Монгол хүний тэр чадвар бол ямар ч асуудал байхгүй. Тэгж ярьд юм билээ тий. Би ярьдаг юм билээ. Таныг ч гэсэн авчихд бол бид нар хаачдаг л. Тий. Ийч чинь би. Сая одоо энэ Азийн шоунд дээр харж байгаа үстэй тий. Тэр олон дотроос манайхан тий. Тий. Би өдөр харангуйтай энэ монголчууд яах вэ? Австрал бол өвчтэй баг. Тий. Гэтэл 2 дугаар байранд л очиж байгаа үстэй тий. Тэгэхээр тэр чинь чадамж байгаа байхгүй. Тэгээ одоо шавнараа бэлдээд байгаа нь одоо сүүлийн үеийн дайн зэвсэгт мөрөлтөнд холбоотой энэ би бас ажиллаж байгаа шүү дээ цэргийн хүний хувьд. Тэрнтэй холбогдуулаад тэдний хангалт яаж өөрчлөгдөж байна. Тэхийн тулд яах вэ гэдэг чинь судалгааны ажил хийгээд тэрэнд нь тохирсон хэмжээгээр бас ажлын зохион байгуулж явуулдаг байгаа. Тэр хангалт байхгүй бол цэрэг хаан байна хангалт тэнцээ байх шүү дээ. Тэр хангалтгүй бол дайны үр дүн гэж байхгүй. Ялалт бол цэргийг ходоодоор дамжина гэдэг одоо бас том маршлуудын хэлсэн үг биш үү? Ялалт бол цэргийг ходоодоор. Өсгөлтөнд хүн чинь байлдахгүй шүү дээ. Тийм байна тийм. Тэ. Төдөөгөөс өдөө хүртэл сууснасаа хойш ер нь энэ гэрийн ард тал хоол юу хэр зэрэг хангаж ийсэн бэ? Анаа нүгнө. Тэ. Тэгээд яг ажил амьдралаа бүгдийн сайн зохицуулдаг байхгүй. Тий. Тэгээд цэргийн хүн чинь тэгээд цаанаасаа тушаалтай тэгээд энэ чинь ардлын дарга багтаа хүртэл бүр 7 хоногор хүртэл ажил дээрээ хонжил одоо байж л байдаг байхгүй. Тэгээд тэр болгонд одоо тэгэл ардлын бие даагаал тэгэл дараа нь ажил амьдралаа манай хүний хувьд бол маш сайн зохицуулдаг. Тэгээд гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа гэдгээ бүгдийн сайн зохицуулдаг. Тоонтой гэрт толгой холбож тостой шүлэнд хошуу холбосон хэдэн он бэ? 87. 89 онд битэр шиг хормойс. 89, 88 онд гэх нэг гэрт орсон. За. Одоо 38 жил болчихсон. 38. Хоёр зээтэй. Тэгээ өвөө бууз эдэн хоошор эдэн гэдэг. Захиалгын дага хоолыг хийж өгнө. Өө ямар ч чадахгүй ш нэг. Өө захиалгаар хоолыг хийж өгнө. Тий. Эмээ. Сая танаагүй битүүрний хитэн бууз хийлээ.
Тэгээ таныг идгэж дуудсан юм аа. За. Надаа ийм бүтээгдэхүүн байгаамаа. За. Омега 3 гэж. За. Энэ ханаагүй тосноос гаргаж авдаг. Ийм загаснаас гаргаж авдаг ийм бүтээгдэхүүн байгаамаа. За. Энэнийг яад юм бэ гэхлээр одоо энэ хүний судас ингээд өтгөрөөд ирэхээр цус өтгөрөөд ирэхээр товруу гэж юм үүсдэг гинэ. За. Тэрнээс болж одоо тархины цус харуулт болдог, зүрхний шигдээс болдог, янз бүрийн юм болдгийм байна. За. Тийм болохоор та энэ бүтээгдэхүүнийг өдөрт 1 удаа хэрглэж агаараа. За. Хамгийн гол нь цус шингэлдэг ийм бүтээгдэхүүн байгаамаа. За. Тэгээ энийг эмээдээ өгж байгаамаа. Та энийг хэрглэж агаараа эмээ минь. За. За. Та нарын минь ажил үйлс үтэмтэй алтан шар зав нь үлзээтэй байх болтугай гэж өрөөдөө минь баярлалаа. За, өрөөлөр болгоо эмээ минь. За. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За, анаха. За, буудаа. За, айгалж агаараа. Хорондоо бит хоёрын хийсэн буудыг тий. За амтлаа. Амтлахын хідээрээ. Баярлалаа. Түүнээс гадна надад энэ гоё юм байгаа. За, энэ Багро гэх манай үндэсний үйлдвэрлэгч компани байгаа шүү дээ. Тэднийх махны соус гээд талуун жинжүүд ийм юу гаргасан юм байна. За, энэ түүнээс гадна энд одоо ингээд та нар мэдэн шүү дээ. Хөрөн манжингийн салаад байна, өгөрцөө байна, луунгийн салаад байна. Энэ бол личо байна. Энэ бүхнийг оцсон айлдаа өгөрөө гэсэн юм аа. Одоо энэ Багро компани 2009 оноос хойш тасралт үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь энэ эх орны хөрсөнд ургасан энэ ногоог 92 градусаас дээш градуст ингээ болгох юм бол тэр одоо шимт хижээл нь одоо хүчтэй юм байна л да. Италийн тийм тоног төхөөрөмжөөр ингэж энэ бүтээгдэхүүнээ боловсруулдаг юм байнамаа. Тэгэд энэ бүгдийг гэр эзэгтэй танд өргөн барьж байна. За, баярлалаа. Тийм болохоор одоо хэдүүлээ бууз хийсэн юм чинь. Махны соусаар. Тийм, махны соусаа. За, махны соусаа ийшээ хийчих. Ой. За. Сайхан олцоороо. За баярлалаа. Сайхан хооллороо. За, эмээ сайхан оллоороо. За баярлалаа. Гоё юм байна. Тэ боловсруулалт их мундаг байна. Сайн байна. Харин нөгөө хасарж байгаагийн ихнэр чинь нөгөө манай жүжигчиг чинь урнаг чинь тарган мах вааргаа гэж бас их хүмүүс тооногчлоо бас рекламсан шүү. Тэ. Хотошор хөвж хүнсний хосгодмосуулгаад татвартай үйлдвэрлэлд бас энэ юмнуудыг бас тэтгэн шаардлага хангасан бас сайхан юм гэдэг болсон байна. Энэ нь маш их төвчтэй. Би нөгөө мэрэгжлийн хүний хувьд бас яадаг байхгүй. За боосны амтууд таамтсан болж байна. манзан байгуулсан. Уг нь танараа амтлах байсан юм. Хойби хөдөлгөөд. Хойби хөдөлгөөд амтсан гэж яг үнэ. Бас энэ тэнд бомборцгийн энэ хэнд очиод бас энэ зэд мах идчихлээ бас бидний хийж байгаа мах шиг бас амттай махч бас байх нь байна. Тэгтээ бас ямар ч юм мэдэрч бас арайд өөр мах идэх юм билээ. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ
хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. За ингээд монголчууд эднэрээ ярьдаг амны бэлгээс аштын бэлэг гэж тийм ээ. Удахгүй шинэ жил ирлээ. Мордын ирэх гэж байна. Энэ шинэ жилдээ шинхэн аз жаргалаар дүүрэн, ширээдэн идэ бодаагаар дүүрэн, үр хүүхдэн эрүүл саруул аз жаргалтай байхын үлзийтэй өрөөлийг өөдөөд нь дэвшүүлээд таагуравтаан зориулаад би шинэ жилийн нэгэн дуугаар ая дууны ихшгэн цэнгэр хадаг өргөн барья. За баярлалаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ганц нь одоо ингээд явъя да. Манад гинти байдлаар орж иж те хамтарч ярилцсан явдал таатай байна. Тэгээс олон хүмүүстэй очиж уулздаг байх. Тэгээ бас нэг юм батлан хамгаалах садвар зөвчгдөгчний нэг юм л давцарих айлгаа. Одоо миний эхнэрийн аав ээж нь бас аав нь бас зэрэг хүмүүс, миний аав зэрэг хүмүүс. Бид тэр ойдлоос ингээд томбовчин зэрэг хүмүүс. Манай ээж ч гэсэн одоо бас зэрэг ангиалаар ажиллаж ирсэн. Ийм л одоо эгэл зэрэг хүмүүс байна. Тэгээд тэнийг хөрөлцөн ярьж хамтарч одоо бууз хилцэж явсан явдал ихт баярлаа. Сайн сайхан нэг үс юм. За баярлалаа. За ингээд танаа гэр үлдчих эрүүлэх аз жаргал сайн сайхан бүхний хүсээрээ. За ингээд имэдийн нэг үнсүүлчихэд явъя да. За эмээ минь баярлалаа. За. Насаан хайрл, буйнаан хайрл. Хүүнийг үнсүүлчихэд явъя. Ууртнаас удаан жаргаарай миний хүүхдүүд. Бихэн насыг аваарай. Баярлалаа манай дэрчиг. Зохиосонд баярлж байна эмээ. За баярлалаа эмээ минь. За. Баярлалаа.